хэрэгтэй төслийгөө их хурал дээр ингээ оруулж ирээд улс төржүүлээд ингээ сууж ийн гэж харамсалтай байна. Одоо дараа нь яг юу болно гэж метроны төсөл орж ирэн дахиад ийм нөхцөл байдал үүснэ. Хаана байгаа үнэлгээ нэгэд. Яагаад ийм өртөгтэй? Трамвайны төсөл дахиад ингэн. Хийж байгаа ажлуудыг энэ бол төсөл нь зөв шүү дээ. Энэ 2013 оны нийслэлийн хөгжлийн ерөнхийлөгөө 2020 дээр байсан трас мөн бидтэй. 720 тэрбум төгрөгөөр барих гэсэн ажил. Дан далангаар явах юм бол туулгоор бүр байхгүй болно. Тэрнийг нь байгаль орчны үнэлгээг нь хөнгөлөхийн тулд гүүрэн байгууламж болгож байгаа. Байгаль орчны үнэлгээ нь нөлөөлөл нь харьцангуй багасах юм аа гэх. Тэрнийг ингээд баримттай сайхан тодорхой яриад өгөөч ээ. Мэргэжлийн хүмүүс шүү дээ та хэд мэн. Хот байгуулалт хот төлөлт судалгааны институт гэдэг нийслэлээр том институт байгаа. Тэднийх тэзүүг нь хийсэн байлээ. Яагаад тэдний хүмүүс нь гарч ирээд тайлбарлахгүй байгаа? Маш олон гишүүд жижиг төслөө хэрэгжүүл гэж хэлээд хахад логиктой хариулах хэрэгтэй байна. Орлого олдог төслүүдэд хэрэгжүүлж эдийн засгийн хөгжил явна шүү дээ. Ямар ч төлбөргүй зам бариад явах юм бол энэ бол зүгээр зарлага болол дуусна. 5,000 төгрөгөөр төлбөр авна гэж юм те. 25-аас 30 жилийн хугацаанд зардлаа нөхөхөр төсөл гэдгийг маш тодорхой хэлээд өгөл дөө. Хөрөнгө оруулалтыг өгөөч, хөрөнгөний өгөөч хэд байх юм. Дээрээс нь нэмээд хоёр зүйлийг ярихгүй байна. Хийгээгүй тохиолдолд энэ төслийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар эдийн засгийн нийгмийн нөлөө, сөрөг нөлөө байх юм бэ гэдгийг ярихгүй бол хийвэл ингэн. Хийхгүй бол яах юм бэ гэдгийг ярьдаг чинь хот төлөлтийн шинжилгээ ухаан биш үү? Улаанбаатар хотод дамжин өнгөрч байгаа нийт тээврийн хэрэгсэл яг баруунаас зүүн болон зүүнээс баруун тал руугаа явж байгаа тээврийн хэрэгсэл өнөөдөр 44 мянга байгаа. За яг дамжин өнгөрч байгаа хэсэг байршлууд дээр гээд 2.4 сая зорчилт өнөөдөр Улаанбаатар хотод бий болсон ба. 2021 онд хийгдсэн өвдийн матрицаар 1.8 сая байсан. Явган зорчилтын одоо нийтийн тээврээр хийж байгаа зорчилтуудыг хийгдэх юм бол 2.2 сая явж байгаа. Тэгэхээр энэ дээр үзээд 2.4 сая зорчилтоор гараад хэрвээ бид нар энэ төслийг хэрэгжүүлэхгүй бол яах вэ гэхээр алдагдсан боломжийн өртөг 3 их 80 давтсан явж байгаа. Жилийн. Дээрээс нь энэ төслийг хэрэгжүүлээд орохоор симуляц хийгээд тоогоо гаргахлаар 197 мянган тээврийн хэрэгсэл зорчих боломж бий болно өдөрт. Ангийн бол зөрөөд хотын төсөвдөр одоо нийслэлийн замын сангийн хөрөнгө дээр явах юм бол одоо 90-с 100 сая долларыг бол оруулалт бүрдүүлэх боломж нь бий болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ төсөл маань 5-аас 6 жилдээ зардлаа нөхөж байгаа. Дээрээс нь алдагдсан боломжийн өртгийг багасгаж байгаа гэсэн. 30%. Хэрвээ далангаар хийгдсэн бол 90 метрийн өргөнөөр туул гол маань агших ийм байдал үүссэн байгаа.